За guys, Тэнгисийн ирэг дээрх 247 шоуны 2 дугаар үйлрэлт дөнгөж сая эхний дугаар нь орчоод би үзчихэд шууд бичлэг хийх гэж сууж ийн орой олж байгаа ч гэсэн. Тэгээд эхний үйлрэлээр хэдүүлээ бичлэг хийсэн 526 мянган хүн үзсэн. Окей. Маш тайжгүй. Өнөөдөр хэдүүлээ яг энэхүү шоуны 2 дугаар үйлрэлийн хамгийн эхний дугаарыг харж агаад ерөөхдөө шоуны иргэн тойронд юу болж байна те. Тэгээд ерөөхдөө энэ шоу нь ер нь ямар шоу шинжтэй болох юм шиг байна гэдгийг хэдүүлээ ярилцъя. Эхний дугаар Central TV-ийн Facebook хуудасаар бол шууд лайв явсан. Саяхан 3 цагийн өмнө орсон лайв сая 400 мянган хүн үзсэн байна. Лайв нь өөрөө 30 гаруй мянган хүн үзсэн. Ер нь бол нилээ хүлээлттэй байсан нь бол харагдсан. Тэгээ 2 цаг 30 минут үргэлжилсэн. Өмнөх нь гэхдээ яг хэр удаан байсан санахгүй байна. Ер нь бол хангалттай удаан. Энэ удаагийн үйлрэл нь Индонезийн Бали арал дээр болсон арал гэж явдаг бах те. Тэр байгаль, цагуур, далай ямар ч гоё, тэр байрлаж байгаа байш нь ямар ч гоё. Та бүхэн Тэнгисийн ирэг дээрх 247 шоуга дууд үрсний өндөр чанартайгаар оюуны эрхтэйгэр Luke TV-гээс үзэх боломжтой шүү. 7 хоног бүрийн 3 дахь өдөр 2 шинэ дугаар ороод явах юм бэлээ шүү. Мөн үзэж амжаагүй бол ухрааж үзэх боломжтой. Тэгээд зөвхөн энэ үйлрлийнхийг биш, бүр өмнөх үйлрлийн Тэнгисийн ирэг дээрх 247-г ухрааж бас үзэх боломжтой байгаа шүү. Мөн шоуны 2 дугаар үйлрэлтэй холбоотой фактууд, сонирхолтой мэдээллүүд юу вэ те? Тэр бүхний талаар Luke TV-ийн сошиал хуудасаас авах боломжтой шүү. Шоуг үзэх Luke TV-ийн линкийг доор description-д тавилаа. Тэгээд та бүүнээрээ ороод үзээрэй. За өөр нэг зүйл өөрчлөгдсөн. Тэр нь болохоор юу вэ гэхээр шоуны үеэр одоо сэтгэл хилдэг пеналист гэж хүмүүс байдаг. Өмнө нь бол 4 хүн орж исэн. Энэ удаагч 4 хүн байгаа. Гэхдээ тэр 4-ийн 2 нь бол өөрчлөгдсөн. За өөрөөр хэлбэл сод гэрэл ихч болон дуучин болт орж ирсэн. Яг уу миний бодлоор бол энэ баахыг байлгаж ирсэн бол гэж бодсон. Гэтэ миний хүснээр бол болохгүй нь ойлгомжтой. Ямар нэг өөр шалтгаан байсан гэж магадгүй. Болдах бол яг уу нэг юм ярихгүй лээ. Байж байгаа нэг хөөрхөн дүнэлт орж ирчихээ л те. За тэгээд оролцогч нарын хувьд бол хүмүүс бол нэлээд хүлээсэн баг. Цоо шин царайнууд хараад те. Гэтэ бас яг цоо шин царай биш хит хитэн харж исэн хүмүүс бол байсан. Миний хувьд бол та дуучин амрааг мэдэх байх. Үүнийх нь хэсгээс нь хальт тавьчих. Хальт тавихгүй бол копирайт ороод ирчих магадгүй. Энэ дууг та ядын зарим мэдэх байх. Энэ дууг дуулдаг нөтх нь болохоор яг энэ Never гэдэг дуу нь бол миний бас нэлээд сонсч ирсэн дуу. Энэ дууг мэдэх байх. Тэгээд дуучин амраа орж ирсэн. За дараагийн харж ирсэн царай бол би өөрөө сакс тоглодог. Тэгээд дээдлийн тоглолт моголт үздэг учраас энэ цэлмэг гэдэг залууг бол харж исэн эпст тоглодог яг сакс үздэг дээдлийг үзэж исэн хүмүүс бол бас гадарлаж байгаа. Энэ хүний талаар дараа ярина. Тэгээ энэ хонгоргийн залуугийн инстаграмыг бас харсан. Бас айгүй өвөрмөц санагцсан ер нь хувцалт харж байгаа. DJ хийдэг Германд Берлинд DJ хийдэг залуу байсан. Бас нэлээд хурц зураг авалтанд. Ямар нэлээд хурц зураг авалтанд орж исэн ажлууд нь бол Instagram дээр байлаа. Берлин л дээ. Мэдж байгаа. Хогц стилтэй шүү дээ. Бас манай Берлинийнхэн ч. За тэгээ гадарлаж исэн хүмүүс гэвэл ийм байна. Тэгээ ер нь бол бас охид залуучууд гоё болсон бэлээ. Охтууд ямар ч гоё биетэй, ямар ч хөөрхөн ирчүүд залуучууд ямар ч гоё бие мэтэй те гоё бие мие хөгжүүлсэн. Ер нь гоё байлээ. Бахарх сэтгэл бас нөгөөл төрсөн. Хөтлөгчийн хувьд солигдсон байгаа. Өмнөх дугаарын оролцогч байсан Мокаг та санаж байгаа. Тэгээд эхлээд бол сошиалаар бас ингээд би анзаарсан ер нь нэлээ эхний дугаар тасдгаас өмнө бол шүүмжлүүд байсан. Та одоо ингээд Central телевизийн мэрэгжлийн хөтлөгч аваач гэсэн юм байсан. Тэг яг миний бодлоор бол энэ шоу нь өөрөө тийм амар сериосны шоу биш, зүгээр юм чөлөөтэй хэдэн залуучууд чийлрэл хоорондоо танилцж байгаа шоу учраас нэг тийм бас мэрэгжлийн ингээд нэг юм хүн хэрэггүй байсан баг. Хамгийн олон сэтгэлдээ үзэгчдийн сандыг харцгаая. Бүсгүүчүүд нь бүгд гоё байна. Залуус нь жулцсан байна гэж хөөхөдөө. Залуучтайгаа яг ямар нүдээр хараад сонгосон юм бэ? Будаанд хийгээд шигшиж байгаа сонгосон юм шиг л нүд хужирслахаар л залуу бол гомдолтой байна гэж. Манайхан гэхдээ ямар муухай хүнийг харагдах байдлаар нь шүүмжлэг юм бэ? Панелистүүд нь ч тэр үзэж байгаа хүмүүс нь ч тэр гинэ. Яг одоо дүнгэтгэд бас арай л эрт байна. Тэгээд эрттэй хүний гоо сайхан чи дотроосоо л ингээд дасгаж ингэж гардаг учраас одоохондоо бол тгий санагч байгаа гэж магадгүй. Гэхдээ цаашаа юу болох нь харцгаая. Ерөн сэтгэлдлүүдийг анзааргаад бол охтууд эмэгтэйчүүдийг нэлээд магтсан. Эрчүүдийг жоохон бас
шүүмжлэл мань манайхаа хичээхгүй бол. Охтууд нь нийлж байгаа залуучууд хасаад хайчмаар юм биш үү те. Өөр залуучууд хармаар байна ч гэж. Тийм амар сод гэрэл үсийг нь унтж байх нь хайчилчмаар гэж авсан арай юу гинэ. Тэгээ энэ дээр нэлээд ярьж илээ. Шинэ финалист маань дуршлаггүйгаас болооч тэр ер нь бол нэлээд шүүмжлүүлсэн хонгор гээд оролцогчийг ингээд гизгтэй юм байлаа л дээ. Тэгсэн чинь гизгтэй унтж яхад нь үсийг нь хайчилчмаар үстэй юм байна. Цэнхэр хувцастай шинэ панелист үнэхээр тэнэг байна. Ам нээх болгондоо хүнийг торд үзэж доромжлоод яах гэж суугаа утга учраа мэдмээрээ хүн доромжлох гэж суугаагүй байх. Тэр ихсэн эсвэл бас мистер харагдчих шүү те. Шүүмжлүүлэх гэхээсээ илүүтэйгээр ер нь бол яг энэ ихний дугаар дээр хамгийн их яригдж байгаа хүн бол мэдээж сагсчин цэлмэг манай зэтгүүлээ байгаа. Тэгээ мань хүн бол ер нь орж ирэхээс ахуулаад ер нь ингээд анхаарлыг ер нь ингээд аваад ер нь юмыг ингээд өдөглөхтэй авчихъя гэсэн тактиктэй орж ирсэн гэж харагдсан ер нь тийм нэг далдаг хүмүүс байдаг штэ. Яг гоо иймэрхүү шоун дээр нэг ганц хоёр тим хүмүүс бол байдаг. Гэхдээ бас тэр нь яг арай хитэрчвүүдэ гэж бол харсан. Тэр бол ганцхан бас миний сэтгэл биш үзэгчдийн сэтгэл бол нилээ. Кринжлээд шууд зурхныхаа туг хааж ийнэ. Час хийсэн эрүүл бол бишээ ч шиг яах нэ. Энэ бүр байх ёстой хүн мөнөөсөө мөн байна гэж энэ яг зөв. Гэтэ ер нь л аюу entertaining санагдсан. Ер нь л хөгжилтэй юм хүн байх. Бөөнөрөө ингээд бас ингээд дараахан хэтэрхий аль биесны байгаад байв. Жохон цүүний ганц хоёр юм жохон хөндлөн хүмүүс бол нэвтрүүлгийг илүү чимэх байх. Одоогоор нэвтрүүлгийг цэлмэг хамгийн сонирхолтой болохоор харагдаж байна. Бусад залуучууд нь арай хөлдүүл гэж шүү. Магтсан комментууд бас нэлээд хажуугаар нь байгааг харж байгаа. Цэлмэггүй бол энэ нэвтрүүлэг чинь явахгүй баттай хэлчихье гэж байна. Яг Singles Inferno 3-ын Guanxi байждаг. Guanxi чинь сагсчин мөн бидтэй те. Майнд хүн нэрээ бас тийм биш үү те. Зарим бүр гэс хасчвал нэвтрүүлэг үзэж эхэлмээр байна. Цэлмэг байхгүй бол үнэхээр сонирхолгүй санагдлаа. Цэлмгээс бусд нь бүгд амар дотгошоо уйтгартай сонирхолгүй юм шиг. Цэлмэг бол инээлгэж чадчихин гэж байна. Яг тэр далдаг байдал нь жоохон хитэрчих гэлээ. Бусдаар бол ер нь бол тийм сандал нэгтэй байна. Apes нэрээ яас плей-офф тоглож байгаа үстэй одоо. Энэ зургийн авалт нь хизээ болсон юм бол одоо плей-оффт явж байгаа. Тэ хүмүүс ихнээсээ постлж эхэлсэн байна. За энэ маань одоо сууд модон гарч шүү. Мичи би дуулна яг л мөвчи тэ. Чиний хажууд бусад октод түр зайлчи. Өнөөрэ чиний нураг майчи. Яа. Өнөөрэ дураг майчи гэнэ. Энэ бүр яг тас өөр хүн байж идэг те яг. Маш гайхалтай гэнэ. Окей. Тэгвэл шууд зохиолч шумаараад бүр. Ондаг. Сүүл холболтыг бол бас сайн сурсан байх шүү. Гоё мэдчихв. Чиний нэр тод. Чи удахгүй болно. Од. Тэ. Постасаа сод. Намайг хараад хэнийг сонгохоо бод. Нэг юм оруулахаа мартчихжээ. Бусад октод чиний хажууд шонгийн мод. Өөрийгөө сайхан баясгаа хийчтэй байна. Баясгаа хийчтэй. Тий, өөрөө тэрэндээ баясаад. Ер нь бол сүүл холболтыг бол бас л хийж гинэ. Ер нь бол Тэнгисийн ирэг дээр ирэхээс өмнө Squid Game үзчих үйдэг нэ. Sumana need the sukchijane bottle. Chachutu say white up in the beauty flower. The get by your print black. I like you. Даам гардны хуудас пост оруулсан. За энийг хамаагүй уурч болох юм болоо та хөөе. Өнөөдөр унаад ахар сүлээ бариад шүлсэн сахараад хөвтчихсэн гээ. Ямар хурдан тэнгис далаа дээр гүүгээд очиж байгаа. Энэ тоглолт нь баг өнөөдөр болсон баха. Тэнд оролцож байгаа залуусын хажууд бол жинхэнэ колоноос гарч ирсэн улгачтай. Санаа оноо бол дийлдэхгүй юу гэж мэдэх гал хам шүү дээ. Одоо оролцож байгаа охтууд нь биен дээр нь ирээдсэн утахгүй олон шивээсийг нь хараад энэ ямар утгатай шивээс вэ гэж залхтал байхтай цэлмэг. Тэдэн онд тэнд гээл бас бүлт үлээх байхтай. Сакси би тоглоно, сакс надаар тоглоно энэ гээл бас л явж байна. Гэтэ амжилт 1700 хаах. Тэгээ ер нь л одоогийн байдлаар шүү guys. Дөнгөж ихний дугаар. Одоогийн байдлаар бол ихний дугаарыг бол MVP нь бол цэлмэг байла. Сайнаар тэр муугаарч тэр яриулж чадж гин. Яг го цаашдаа яахыг харцгаая.
За тэгээд иймэрхүү хэм маягаар бол нэлээд адал явдалтай, хил амтай, хов живтэй дугаар болсон төгсгөлд нь харин шууд нэг хүнийг бол хассан бөөнөрөө тогтоонцоор нэрээ хийгээд бол хасагдах хүнээ өгсөн. Тэгээд хасагдах хүнд бол хин хасагдсан байх гэхээр хасагдсан. Тэгээд ер нь бол нэлээл жоохон ивүүхсэн. Яг ингээд дөнгөж ихний дугаар эхлээл оройн ингээд за манайхан гоё мань хүн өөр үг мөн хэлээл тэ. За ингээд өстө баг диважинд байгаа юм шиг гоё байна гэл хэл дуусаал шууд хөтлөгч мока гарч ирээд хажууд нь өсөөл за оролцогч босчихоо баг тэ. Жоохон ивүүхсэн. Баг реакшн гаргаж амжихгүй баг ингээл тэр чигт алгуулсан. Би бол гэхдээ яг үнэхээр өөр хүнийг хасагдах байх гэж бодож ирсэн. Гэхдээ шалтгааны сонсоход бол ер нь бол жоохон нилээн хитрхи флиртэй буюу хитрхи одоо охин болон дээр хитрхи найраад хитрхи одоо ингээ ер нь бол найрдаг л нэвтрүүлэх штэ. Ер нь бол тийм ээ. Гэхдээ хинжээ жоох хитэрсэн юм уу яац. Мэдгүй над бол нилээл огцом санагдсан. Тэгээд баг сүүлийн үгээ хэлэхгүй баг тэмцээс хасагдсан. За баяж гэж баг хэлээгүй те. Буцаад бүтэн наркозонд ороод сэрсэн чинь Улаанбаатарт сэрээд нас гинэ. Өвн аяг хөөх үг хэлсэн юм а. Хэрвээ би ингээ наркозонд ороод би хэрвээ ингээ сэрээд тэр намайг диважинд байна гэх юм бол би энд байвал итгэнэ. Өвн аяг хөөх үг хэлсэн юм а. Тэгсэн чинь буцаад хамгийн гоё үг хэлснээр тэгээ шууд явуулсан. Энэ ямар амар коммент. Солонгост хараар ажиллаж байгаа тоолны гадраас баригдаж байгаа юм шиг л аваад гарлаа та ч гэж. Ер нь бол жоохон иймэрхүү дүрс харагдсан шүү. Ер нь бол жоохон иймэрхүү юм харагдсан шүү. Бодхоор жоохон юу санагдаад байгаа юм. Мока ч гэсэн ингээл ширээ тойрж байгаа л хажууд нь зогсоол айвуу тийм хүндий. Ой, оролцогч босчихоо. Та хасагдлаа. Бүр тэгэхээр тэгээд харцсан чинь хүмүүс ингээ пранк байсан гэж ойлгоцсон. Гүг арай ч ингээ хасчихгүй л одоо ч ингээ болоогүй л одоо ингээ инээгээд ороод ирэх хэрэгтэй хүмүүс ингээ бодсон чи хин ерөөс орж ирдгүй манай хасаа ерөөс орж ирдгүй. Тэгээд нэлээ удаан хүлээсэн баха. Тэгээд бараг шүн орой болох гээд нөгөө камер унтрах гээд унтах цаг болоо заа унтцгаа гээл унтчих шиг болсон. Юу вэ ядаж хонуулаач яхаа гинэ харин ядаж нэг хонуулахгүй тэгээд далаа хэрэг дээр Гэтэ хонсон баха. Шууд шүнээр аваа явчихгүй л үү. Алимны шүлгнээс л боллоо гэнэ. Шүлгнээс л болсон. Ер нь бол хамаагүй бас шүлгэлж болохгүй штэ guys. Цэлмэгч нь Ванга юм уу да. Хасаа гэсэн чинь хасчмаарч юм шиг. Хасаагаас эхлээд хундгын үг хэлий энэ төрхэд байсан. Йоо ямар таг юм бэ? Хамгийн гайгүйгээ хасаад гинэ бас. Мока баргад авч яваад буудаад алчихваа яа гэсэн шиг. Олон тулаа хөөсөн хүн хоосон хоцорно гэж энэ гинэ. Ядаж ганц хонуулчихгүй юу идэж шалхав дээ. За бол идэж байсан хоолыг нь дуустал хүлээж болсонгүй. Хоолоо дуустал идсэн билгүй дээ хөрх юм. Ганц өдөр сандрах, алдаа гарах ирэх байхгүй юм уу даа л гэж энэ хөрх. Тийм ер нь бол ихний өдөр шүү дээ. Ер нь бол ихний өдөр юу ч харагдахгүй. Тэгээд зарим хүмүүс нь сандарж байгаа, зарим хүмүүс нь ер нь би ч гэсэн очсон бол ингээл нэг 10 залуугийн дунд ингээл нийтээс камерт бол бас ивүүл байх байсан баг. Ер нь бол Тэгвэл яалчгүй тэгэл шоу юм да. Тэгэл угаасаа л бүгдээрээ гар үсгээ зураал орж байгаа. Тэгэл шийдвэрийг бол яаж чадахгүй шүү дээ. За сайн нэлээд хил ам ярьчлаа. Одоо хинд нь ер нь үзэгчд хамгийн их таалагдсан. Хинд нь хамгийн их одоо лайк зүрх реакшн хэрэг байна харцгаая. За хонгор 1900 лайк. Гой залуу байна. Гэтэ энэ дөрвөн панелист оролцогчоо хитрхи гаднах төрхөөр нь дойлж маазрах юм аа. Single Inferno дээр зөвхөн оролцогчдын хооронд харилцааг маш мэдрэмжтэйгээр шүүдэг юм байна лээ. Өвн үзэгчдээс арай өөр төвшний юм ярмаар. Болдог бол тэр үсийг нь хайлтчих юмсан гэж мэд. Энэ саяхан ярьсан юу вэ? За тэгээ хил амаа билүүдэн барин үзсгэх байлгүй дээ. Гэтэ энэ гомо гэсэн байгаа хүмүүс та нар бол хүн биш шүү. Ер нь бол өмөржин ихрээ маань эргэтэй дүрээр залраад иржээ. Хүн заавал булчинтай байх албатай ч биш хамаагүй штэ гэж. За ер нь бол сэтгэлдлүүд бол их дайжгүй шүү ер нь бол. За 1900. Окей. 4400 зол жаргал дээр нилээ их реакшн байна. 960. Окей. Цэги. Манай бак залуу. Би энэ бол өстой гоё юм байлээ. Өстой гоё хөгжүүлсэн байлээ шүү. Мундаг. Асархаа залуу байна. Миний краш болсон. Их чин дэмжнэ. Их чин 38 настай гинэ. Намайг цээжээ гэдэг. Манай цээгээ нэвтрүүлгээс гарсан ч гэсэн нэг краштай болсон биш үү. За 960. Окей. 1100. Тодоо 1100 реакшн байна. Бас хөөрхөн охин байсан. За 2500 реакшн. Окей. Одоогийн байдлаар 2 дугаар байранд явж байна. Гэтэ реакшн дандаа хаахаа. Гоё манай гоё. Зүгээр штэ. За амра 1500. Хасаа 1000 харамсалтай хасагдсан. Тэгээ дараагийн нэвтрүүлгээр хин хасагдана гэж бодож ин тэрийг бичээрэй guys коммент дээр. За. Мичижи харин айгүй өндөр
юутэй биш 2500 реакшн. Шүдний имлэгийнх нь хаягнд байна уу? Эрэгтэй байхгүй эмэгтэй би дууралж байна. Яана одоо ажиллаа хийж чадхаа байх нь да ми чимэн. Манай Монгол охид өстой хөөрхөн байна. Солонгос бүсгүйчүүдээс илүү гоё солонгос хүүхнүүд хиймэл гэсэн байна. Манай нөхөр очиж шүдээ янзлуулбаар байна гин. Нөхрөө битгий явуулаарай байна. За 2500 2-т орлоо. Төгсөө 862. Над шиг царайлаг дүү байна да гэсэн байна. Хамгийн залуухан оролцогч юу? Бараг те. Наа игдүү гинэ. Өрн Үлья, Перлиг Тэмүүгээс захиалтал. Үлья, чамайг хараад би Үлья. Ихэр суудын дүүн юм уу гинэ. 1100 реакшн хөөхөн. За эхний дугаарын байдлаар хамгийн олон одоо реакшн цуглуулсан хүн бол Зол Жаргал байла. Нилээ магтсан комментууд байна. За тэгээд Тэнгисийн ирэг дээр 247 шоуны 2 дугаар үйлрэл. Ийхүү эхэллээ. Ер нь бол сонирхолтой, хил амтай, адармаатай, хов живтэй, адал явдалтай, юмтай шоу болж гин. Цаашаага сонирхолтой зүйл гарвал part 2 хийх боломжтой. Таад бас доош сэтгэлээ чөлөөтэй бичээрэй. Хүн болгон эрсцээ бүтгүүлээд лайка дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай guys.